Unraid Media Тэкорон болон Хиймэл оюун ухаан кино урлагт хувьсгал авчрах уу. Аль Пачиногийн гол дүрдэн тоглож байсан Симон хэмээх бүтээлийг та урд өмнө нь үзэж байсан уу? Холливуудын цуутай нэгэн найруулагч ээлжид бүтээлээ дуусгадгийн даван дээр гол дүрийн жүжигчин нь зураг авалтаас татгалзаж шин жүжигчний эрэлт гарч байгаар киноны үйл явдал эхэлдэг. Улмаар найруулагч санаандгүй байдлаар компьютер программын тусламжтай Симон хэмээх виртуал жүжигчин бүтээж Симон тэр дороо Холливуудын супер удалан хувирдаг билээ. Симон нээлттэй яснаас хойш даруй 22 жилийн дараа тус кинон дээр гарах уран зөгнөл бодит амьдрал дээр биелэлээ олж өнгөрсөн сарын 16-нд ChatGPT бүтээгчд текстээс видеог бүтээдэг Сораг албан ёсоор танилцууллаа. Сорагаас бүтээсэн бичлэгүүдийг OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман өөрийн X хаяг дээр нийтэлсэн даруйд технологи болон entertainment ертөнц тэр чигтээ донсолсон гэхэд хэлцэхгүй. Учир нь Сорагийн жишээ бичлэгүүд Midjourney, Runway зэрэг ижил төстэй хиймэл оюун хөгжүүлэгчдээс илүү бодит, хавьгүй чанартай байсан юм. Одоогоор OpenAI цөөн тооны сонгогдсон хэрэглэгчдээр Сораг туршуулж буй бөгөөд олон нийтэд ямар төлбөртэй хизээ нээлттэй болох нь тодорхойгүй хэвээр. Тэквармын шинэ дугаартаа Холливуудын санааг хангалттай чөлөөж дүнгийн Сорагийн дуулаанаас болоод ойрон ирээдүйд бүтээлч үйлдвэрлэлийн хамгийн том зах зээл болсон кино урлагийн салбарт хиймэл оюун ухаан хэрхэн нөлөөлөх талаар мэргэжилтнүүдийн таамаглалыг хүргэж байна. Сора юу хийж чадах вэ? Сорагийн жишээ бичлэгүүд цацагдсаны дараахан продюсер Тейлор Перри Атланта дахь кино студид $800 сая доллараар өргөдөхөөр төлөвлөж байснаа түр хугацаанд хойшлуулж байгаа мэдэгджээ. Хиймэл оюун ухаан ашиглаж илүү өндөр бүтээмжийг төсөр зардлаар бий болгох хэмээн үздсэн байх өндөр магадaltaй. Японоор тэнгэр хэмээх утгатай Сора нь хэрэглэгчийн бичвэр дээрээ дурдсан бүхий л зүйлсийг яг л бодит ертөнцид хэрхэн оршдог тэр загвараар нь дүрслэн бодож бүтээдэг аж. Өөрөөр хэлбэл муур нохооноос эхлээд өндөр шилэн барилга, хурдны зам гэд бодит ертөнцээр бит бүхнийг нэгийг харьцсан нэг хэмжээгээр ямар ч харьцааны алдаагүй болгоно гэсэн үг. Товчхондоо ойрон ирээдүйд Сорагийн тусламжтай хүссэн хэн бүхэн өөрийн гэсэн Симоныг бүтээж чадна. Сорагийн үнэгүй холбор нь 60 секундын урттай байна хэмээн урьдчилсан мэдээ бий. Мэргэжилтнүүдийн үзэж байгаар Сора кино үйлдвэрлэлийн салбар дах тусгай эффект төдийгүй хувцас дизайн, тайз засал, зураглаачийн үртэг гэх мэт зураг авалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Мэдээж энэ бүх зардал буурснаар олон тооны хүн ажлын байргүй болох өндөр магадлал бий. Entertainment салбарын 300 удирдах түвшний мэргэжилтнүүдийн дунд явуулсан саяхны судалгаагаар ойрын 3 жилд 204 мянган гаруй ажлын байр технологийн нөлөөгөөр устдах магадaltaй гэж тооцоолжээ. Кино урлагийн салбарт үзүүлэх нөлөө. Сар дахлаас хойш телевизийн дундаж сурлын нэг анги 6-аас 25 сая Америк доллар, бүрэн хэмжээний кино дунджаар 100-аас 250 сая Америк долларын өртөгтэй бүтэж буй. 1986 онд Top Gun эхний ангийг бүтээх зардал ердөө 15 сая $. Багтаж байсан бол 2022 оны 2 дугаар ангийн өртөг нь 170 сая хүртэл өссөн байх жишээ нэ. Кино бүтээх зардлын хэмжээ жил бүр өсөж байгаа ч түүнийгээ дагаад ашиг олох баталгаагүй. Өнгөрсөн жил гэхэд 200 сая $. Давсан өртөгтэй 14 бүтээл дэлгэцнээ нээлттэй хийснээс зөвхөн Guardians of the Galaxy Volume 3 л хангалттай ашиг олсон байдаг. Жил ирэх тусам үзэгчид блокбастер үзэхээр кино театр зорих нь ховордож буй энэ цаг үед студийн захирлууд зардлаа багасгахаар хиймэл оюун ухааныг эрчимтэй ашиглаж эхлэх нь мэдээжийн хэрэг. Сора зарлагдахаас ч өмнө буюу өнгөрсөн жил entertainment салбарын хамгийн том 2 үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлж Холливуудын бүх ажил гацалтанд орсон гол шалтгаануудын нэг нь хиймэл оюун ухааны хэрэглээ байсан юм. Тодруулбал найруулагч, жүжигчин, техникийн ажилчин, зохиолчдын зүгээс хиймэл оюун ухааны хэрэглээг нээлттэй болгох өөрсдийн ажлыг орлуулахгүй байх баталгааг Disney, Warner Bros, Netflix зэрэг гигантуудаас шаардсан билээ. Эцэст нь Америкийн зохиогчдын эвлэл студиудтэй тохиролцоонд хүрч хиймэл оюуныг зохиолчдын ажилд ашиглахгүй гэсэн 3 жилийн гэрээг байгуулсан. Гэвч энэ салбар гэрлийн хурдаар хөгжиж хөрөнгө оруулалт бороо шиг цутгаж буй цаг үед үйлдвэрчний эвлэлд ангаараа хиймэл оюун ухааны эсрэг тэмцэлд ялах нь эргэлзээтэй. Ирээдүйд хэрхэх бол зарим уран бүтээлчид энэхүү шилжилтийг Холливуд дэх 1930-ад оны дуутай киноны тесрэлт, 1950-ад оны телевизийн цувралын эрүү үетэй адилтгаж, кино бүтээгчид энэхүү технологийн дэвшлээс сүрдэх бус хэрхэн хоршин ажиллаж бий болгох шинэ боломжуудын тухай эргцүүлэх хэрэгтэй хэмээж байна. Flawless компаниг гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч Nick Lyons одоогоор хиймэл оюун ухаан үнэхээр гайхалтай дүрслэлийг бүтээж байгаа боловч эдгээр бичлэг ямар ч түүх хөөрнөж чадахгүй нь харамсалтай.
Сора зэрэг шинэхэн нээлтүүд нь технологи хэрхэн хөгжиж байгаагийн гайхалтай жишээ боловч кино бүтээгчдийг хангалттай хэмжээнд дэмжих чадвартай болох хүртэл маш их хугацаа шаардагдах болно хэмээсэн юм. Тэрээр мөн химэл оюун ухааны тусламжтай энэ салбар дахь үйлдвэрлэлийн зардал буурснаар кино бүтээгчид санхүүгийн дарамтанд өртөхгүй, илүү бүтээлчээр өөрсдийн санаагаа бодит болгох боломжтой гэсэн билээ. Нөгөөтэйгүр зарим мэргэжлүүд энэхүү давлгааг ганцхан дуу бүтээхийн тулд асар өндөр өртөгтэй дуу бичлэгийн студид хандхаас өөр гарцгүй байсан 20 гаруй жилийн өмнөх хөгжмийн салбарын хувьсалтай адилтгаж байгаа юм. iPod, Apple Music тэргүүтээ технологийн хувьсгал өрнөөгүйсэн бол Justin Bieber, Billie Eilish хөгжмийн ертөнцид од болон гялалзаж чадах байсан эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Өнөөдрийн байдлаар Spotify-д л гэхэд 24 цаг тутамд 25,000-аас 100,000 орчим шин дуу байршдаг бөгөөд тэдний хичнээн нь ч унтлагын өрөөнд студиэсээ түрэн гарсан ирээдүйн Billie Eilish байхыг таамаглашгүй. Магадгүй хөгжмийн салбарт гарсан энэхүү хувьсгалтай адил ирээдүйд Сора тэргүүтээ химэл оюун ухаан жирийн хүмүүст ч гэсэн өөрсдийн гэсэн Oppenheimer-ыг бүтээх боломжийг олгох ч юм билүү. Android Media Тэвкорон болон химэл оюун ухаан кино урлагт хувьсгал авчрах уу? Нийтлсэн бүртгэлчин